Томоо болон томоо тосд өвчний дэгдэлтэй үе болон бүгд найрамдах хятад ард улсад гарсан коронавирусын шинэ тохиолдлууд нэмэгцээр байгаатай холбоотой дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг эцэг эхчүүд та бүхэн дагаж мөрдөрөө нэгдүгээрт гараа тогтмол савндаж угаах, гар халдваргүйжүүлэгчийг тогтмол хэрэглэх, хоёрдугаарт амны хаалтыг олон нийтийн газраар явахдаа тогтмол зөөж хэвших, мөн бага насны хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх, амин дөрөв баялаг хоолойсыг байнга хэрэглэх, ханиалах бол өндөр халуурсан шинж тэмдгүүд илэрх юм бол эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй шүү. Эцэг эхчүүд та бүхэн бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гэртэн бүгдээрээ би ч гэсэн хариуцлагатай аав ээж аянд нэгдэж байна.